42 Гүтэр авцаал. Чуур. Вау. За ямар ч 40 хэдэн дугаар хийсэн баярлалаа. Таяр шүү дээ. Бүгдээрээ Тэгээ бүгдээрээ та хоёрын эхлэсэн зүйл ийм хол үрчлээ гэж бод 40 хэдэн дугаараас чанал хийсэн мэл хөтэй. Тий, тэ. Бид нар нөгөө нэг подкаст зүгээр сонсдог байхдаа мэддгүй байсан мөлий шүү дээ. Амар 7 хоногийн 1 дугаар орж байгаа. Энэ одоо айрхан орж болдгоо байна гэж боддогс. Харин тий. Тэг 7 хоногт 1 дугаар хийнэ гэдэг чинь маш их хүч хөдөлмөр. Ялангуяа Улаанбаатарын төвжирэл ямар ч цаг товлох боломжгүй энэ амьдралын хэв маягт маш их хичээл зүтгэл байд юм лээ. 40 хэдэн дугаар таамтсан та бүхэндээ баярлаа. Тэг дуслаа гэх. За энэ сүүлийн дугаараа бичиж байна. За баяр та. Тэний хэдэн дугаар бичнэ гэж юу боддог вэ? Мэдхгүй шүү дээ. Ярих юм байвал яриад л хөл. Адны подкастууд ч юм бүр 1000 цанга явж өгдөг тий. Тий. Гэтэ одоо бид ч айгу юм төлөвлөөд нэлээ олон юмуд төлөвлөсөн байгаа ч бас нэлээ явахлах тий. Ядаж жилдээ бид чинь төлөө гаргаж явж байгаа. Юу нууц байж бодож байна. Төлөвлөгөө гаргасан тий нэр. Гоё төлөвлөсөн байгаа. Тэг нууц байж. Сайн зөвлөн хот фестивалаар айгу гоё тийм юу авсан тий. Твишн авсан. Юм бүтээх яах одоо хүргэх илүү нөө бодтой болж байгаа юм шиг мэдрэмж төрсөн шүү дээ. Тэгээ нэг бүүтээ засаал сандал тавиал тэгэл дааваа ингэж ингээл дөг миний гарыг хавчих гал. Газ хорлаараа нараа чам одоо юм яа. Тэгээ яг тийм бодит болсон чинь айгүй гоё мэдрэмж төрсөн. Манай бүүтээ айгүй гоёлсон гэж би бодсон. Жохон зурагнаас жохон л өрөлдсөн. Жаахан өрөлдсөн. Бүх юм яг адилхан гэхдээ нэг өнгө ч юм уу те хэмжээ ч юм уу тэр нэг цэцгийн савны тэр нэг ингээ хуйлцсан энэ даавал хүртэл амар гоё. Тэр манай хүшиг шүү. Тэгээ хайжилт. Тий хайжилт. Одоо тэгэл хайчлах унаараа гэдэг. Гэтэ тэр хөөхөн тэр аль өрөөний ч шигсэн. Том өрөөний. Тийм. За яг. Дүүгийнхаа найзууд нь баяжгаараа шин авч өгнө. Тэр санал өстө. Тэг богино хугацаанд гэс өмнөд аваад жаад гэс амжуулаад хөөрхөн болцсон. Тэр нөгөө нэг сандлын эзэн харж ивэл маш их баярлаа. Гинт манай бүүтэн дээр ирээд өөрөө сандлыг таньсан байлээ. Тийм үү? Энэ юу хийж байгаа? Энэ манай юм явж гинэгүй юу гэд. Тэр ихтэй гоё зөөлөн бидэн байсан. Ямар ч ирмэггүй бүх юм юм гүлгэр. Тэр яг манай тэр нөгөө яг ингэ сууж аваад ярих тийм эргономик тус амар таарал. Тэгтээ цаанаасаа бүх юм айгуу гойлцсон. Тэгээд зөөл хот игч нартаа бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Маш мундаг зохион байгуулалттай бүр үнэхээр тийм том фестивалыг хэдхэн хоногт яаж зохион байгуулсан ингээд иргэдээс нь харсан. Тэр бол маш их нөр их хөдөлмөр ажил тэгээд их гоё тийм сахилга бат байж иж тийм том фестивалыг тэр хугацаанд амжуулсан гэж бодсон. Тэгээд таад нөгөө нэг зөөлөн хотын юм самбарыг харсан бол хичнээн байгуулах хамтарсан юм. Тийм тэр дотор жижиг өртөг гэдгийсэн амар гойсон. Тэгээ манай мэрэгжлийн фестивал ч юм уу янз бүрийн ивентүүд нөх олон амар юм том болж исэн удаа ер нь л хавархаа. Энэ шиг том болсон ивент фестивал бол мэдхгүй санагдчих. Ер нь хөлтэйч болцсон. Тэгээ ойр дуулцааг үчт юм ингээ уулзалтаагүй айгүй олон архитектурууд хүмүүс ингээ цуглдсан. Бараг мэддэг бүхэл хүмүүс цуглдсан санагдсан. Тэгэхээр ямар цар өрөөтэй болсон тэндээс л харагдаж болох гэж бодсон шүү. Тийм шүү. Тэгээд бас бүүт засаад хэдэн дугаар бичсэн. Тэр дугаарууд надад амар гоё сэтгэл төлөвлөсөн. Яг тэнд байгаа хүмүүсийн атмосферыг ингээд дамжуулна гэдэг бол айгүй гоё ажил юм лээ. Тэгээд бидний хоногоо ингээд студид хүмүүс ураад ярих үедээ ер нь жоохон яриага бэлтдэг штэ тий. За иймэрхүү агуулгаар ярив. Тэгсэн чинь яг фестивал дээр ирсэн хүмүүс ингээд шууд суугаад яриа өрнүүлэнгуут бүр төсөөлснөс амар юм өөр нөхцөл байдал ч юм уу тий. Шал өөр сэтгэл, шал өөр ингээд өөр өнцгүүд ирж суугаал тэр үнэхээр гойсон. Хүүхд орж ирнэ гэж би боддог бай. Тэр жаа хүүхдийн бодол модлээ ярьж байгаа тэр нэг ихтгэлтэй байдал мэдлэл гоё л шүү дээ. Тэгээ хотын талаарх шагагийн би сонсоо үлээ. Гэхдээ шагагийн ярьснаас дамжуулж сонсоод тэг ингээд амар хотын талаар баг биднээс илүү мэдлэгтэй юм шиг юм хүүхд нэг 5 6 настай хүүхдүүд байна гэж бодохоос гоё санагчлаа. Тэгээ багаас яг хотод өсөөд ах эгч нарын хараа өссөн байгаа шүү дээ. Тэгээ ах эгч нар өөртөө гоё байдаг бол өөр гоё л болох гэж бодож байна. Одоо л их хотчиж эхэлж байгаа юм шиг тийм яг ингээд мөчлөгөөрөө явахар чинь тийм болж байгаа шүү дээ. Тэр хүүхднийг магадгүй 4 5 дугаар үеийн хотын иргэн болж байгаа байхгүй юу. Тэгэл бодохоор хотчлт одоо л эхэлж байгаа. Тэгэхээр бид нэг амар
гутраад ч юм уу те. Үстээс үнэхээр болохгүй байх гэж бодохгүй юм байлээ. Тэгэд яг энэ Зөөлөн хот фестивалс авсан бас нэг гоё мэдрэмж болохоор зүгээр байнга шүүмжилдэг штеп бид нар чинь шүүмжлэл энэ болохгүй тэр болохгүй гих биш. Бидэрт ийм арга зам байна. Энэ арга замаар ингэж явбал энд хүрнэ. Тэгээ Дэвид Сим ч гэсэн ирсэн те. Дэвид Сим номын зохиолч ирээд ярихдаа Монголд Улаанбаатарт маш олон зөөлөн шийдлүүд байна. Гой юм өнцгүүд байна гэж ярьсан. Тэгэл нэрээ тийштэй яа бид нар дандаа яад сүргөөр нь харсаар аваад ингээд даглагдчихсэн юм шиг надсан гэсэн. Тийм тэгэл бухимдыг гэвэл одоо бухимдах шалтгаан гараал 1000 баг штэ. Гэхдээ бухимдахгүйгээр яг гарангуудаа шийдэ гэж бодсныг 10 юм байгаа ч юм уу. Энийг ингүүл яад ингэ боддог. Энийг ингээд засчвал нэр яад ингээд боддог хэр олон байгаа. Тэгэж бодоод ивэл бүгд шийдэл нь олдоод тий. Тэн дээр ямар нэг арга хэмжээ авдаг ч юм уу. Яаж гараад гэрийнхаа гадаа гарсан нэг хогийн сав байхгүй бол хогийн сав хийчихье гэдэг шийдэл гаргаж. Хогийн сав байхгүй байгаа дуурлахгүйгээр байхгүй байгаа бол хийчихье гэдэг яаж хийж болох вэ гэдэг бодлыг бүгд бодоод олоод шийдээд жишгэн хийжүүлсэн тэл бараг л зүйл хот хамгийн ихний л юм болчих магадгүй тий. Наа чи ирээл болно. Одоо зүгээр яг хүн төрчөөд аль хэсгийн ирээл болох уу? Нараад ямар санагдсан? Багцлаад ирээл. надаа бас гоё хүмүүс идэвхтэй оролцож байгаа юм их талархав штээсэн. Тэгээд бас манайхыг олоод ирээд бас энэ салбарынхаа зүтгэж яваа бид нарыг дэмсэнд одоо хүрээд ирсэнд нь л их баярлсан. Найзуудаагаа ч гэсэн хүрээд ирсэнд нь л баярлсан. Тэгээ нөгөө хүний авралтын өдөр чинь ялангуяа бүр айгүй тийм үнцэнтэй байдаг шүү дээ. Айгүй ажиллаж байгаа л тэгэл яг тэр их алтан цаг хугацаагаа үнд хугацаагаа яг ингээ ирээд зарцуулж байгаа нь ингээд хүн болгон тийм гоё олгочий надад одоо юу мэдчих болох уу гэсэн тийм сэтгэлээр ирж байгаад нэг их баярлсан. Тийм шүү. Би түрүү нөгөө нэг тэгээд бас нөгөө нэг өртөө подкастын хувьд ингээ дандаа ярьж байгаад тэгээд анх удаа юм ивентэд оролцоод өөртөөхөө бүтэц заад тэгээ өөр хүмүүстэй холбогдож байгаа стейшн ингээ үсгээд юм уу зарж мараа тэгээ илүү босит байдлаар ингээ хүргэсэнд нь бид нарт айгүй тийм уран зориг өгсөн. Тэгээд яг зинхээ өртөө болсон юм шиг санагдсан тий. Тэгээ энэ чинь болох юм биш тэгээ одоо бүр гоё болгоё гэл жилийн төлөөлөгөө боловсруулаад юу гоё байгаа. Тэр Зөөлөн хотоос хойш бол нэг бодит болгох тийм чиний хүсэл илүү гоё төрсөн. Тэгээд бас ингээд ямар нэг юм хийхэд чинь ингээд амар олон нөхцлөд хангагдчих аягүй гоё болдог байгаад байгаа хөөх. Тэгээд тухайн өдөр нь өөрөө амар гоё өдөр байсан. Тэгснэ ингээд талбай дээр нэг үйл ажиллагаа явж байсан. Тэгсэн чахаад нөгөө нэг open mic тэр Зөөлөн хотын хавьчихсан уу мэдэхгүй. Зөөлөн хот. Тийм бах. Гэхдээ ямарсан open mic болгонгот тэн дээр ингээд яг гараал open mic бол цаана болохоор ингээд талбай дээр олон хүмүүс шүүгээл хойно тэгсэн чинь нөгөө пенсний юу болж исэн мэлээ шүү дээ. Юун дээр галерей Улаанбаатарт. Тэгээд тэнцээ ингээ орохоор бас ингээ дуу гэж юм эхэлж идэг. Ингээд гарахаар тэр хавь ингээ бужигнаал баг. Жигнэсээ ханш нэгцэн тий. Тий ханш нэгцэн. Тэгэл гадаа дулаахан тий дулаахан гоё тэгээ олон хүмүүс зөвлөцсөн ингээд тэр талбайгаас яаж байгаа хүмүүс талбайд зөвлөж байгаа бол нааш орж иж бас сонирхол үзэл ингээл хаашаашаа гоё харагддаг Монголын нэг өдөр гэдэг зураг тэнд явагдчихсан. Тийм нэрээ. Тэгээд чи нэг хүн жигсаал хүсэл хийжсэн баг. Вау. Мэдгүй тэгээ орсон бужигнаад байгаа гоё л байсан. Тэр зургийн нэг хэсэгт нас өртөө хүүтэндээ ингээ тийм хайжсэн байна шүү дээ. Завгүй ингээ. Тэгээ яг гоё ингээ хавар болоод дулаархыг хүмүүс чинь Монголын зунчин гоё штэ. Орчин үеийн Монголын нэг өдөр Тий. ер нь зурлаад. Шууд талбай дээр очих. Тэр хизээ хэлээ нэг тэгсэн юм аа. Яг ингээд нэг жагсаал болсон чинь хаана ингээд төгсөлтийн баяраар шиг. Тэгсэн чинь жижиг нэг сагтад эзэн болоод Тийм л баялаг арддаг юм шүү тий. дээ. Тэгээ талбай бол мангар тийм одоо юу гэх яаж ч олноороо цоглох боломжтой. Тэгээ аймаг гоё талбай шүү манай талбай чинь тэгэл. Хин хэллээ. Байршлнаас гоёсэн тий. Тийм. Тий, баярлалаа. Өста манай зохион байгуулсан хүмүүсийн ур чадвар бол тэр дээр яг харагдсан тий. Соёлын төвөргөгийг өндөр нь нэг өрөм цогоод яг нэг орон шууд 80 дандачсан. Соёлын төвөргөө хүүхдийн ордон. Тий, хуучин барилгууд гоё өндөртэй. Шалныхын тэр нэг юм модон юм өрцөн зигзаглцсан юу гэх панер биш рек мэдгүй нэг тийм байдаг шүү дээ. Тэд нар амар гоё харагдав. Тэгээд нөгөө нэг чулуун молооныг
чулуу тэгээд тэн дээр нэг бариул Тий. нэг янзын тий. Тэгээд цанхны тусгал гэх. Шүү. Гоёлсон. Өөрсдөө ч гэсэн тийм зохиоход бас болохгүй байхгүй юм л тий. Байхгүй. Тэгээд ихтэй бас нөгөө нөхцлөд байгаа шүү дээ. Яг хизээ ямар өдрийн ямар хүрээндийн айгүй олон юм бол яг тэндээ таарц харагцаа. Бүх юм таарц. Тэгээд хүмүүс нэг тийм ойрхон тийм фестивал ч юм уу ивентүүд болоогүй байсан ч юм уу. Тэгээд байг болоод бол хүн залхацдаг шүү дээ. Тийм. Эсвэл энэ л нь очихгүй энэ л нь очиж ч юм уу. Тэгвэл нэгэнд нь хүн дутчихдаг ч юм уу. Тэр ойр хавь нэг тийм фестивал үзүр ер нь багтайсан баг. Тийм тэгээд дотор ер нь харах юм болоогүй амир удаж байгаа шүү. Тийм. Тэгэл нэг бол нэг тийг таслаад ингээд ордог тоглолт моглолт ч юм уу тий. Ер нь ихтэй чүү сайн болсоо. За баярлалаа. За өөр юм ярьсан. Ажил төрөл давгүй тоглоо. Ажил төрөл сайн. Жохон хавар болоод хаврын ядаргаанд ороод байгаа юм. Нийлгүй гүлийгээ ядардаг л болчихлоо. За нөгөө Туслаа. Манай дөхний туслсан л болох гэдэг юм. Пантогийн загнуулах үед баг инженер таарна. Хамаагүй тэгж тусал хийхгүй орж ирвэл. Тэр чинь бас эйгүү шүү. Би нэг тэр чинь 500 мг гэдэг лөө. 500 тайд өгөх. Тэгээд тэрийг 3-4 цаг ч л болоод идэв. Тэгээд яарад 2 цаг ингээд жилмэд шахуулаа заяа. Өвдөхгүй юм. Тэгээд мэдхгүй ингээд нэг л эйгүүрэл яваад. Тэгээд дөрөв явсан чи тэгээ сайн юм уугаарай. Халаа юм уугаарай. Даралт ихтэй хүн бол эйгүүл юм тий. Залуу насных ирч хүчээр лавж гарлаа та. За нэг ийм болж штэ одоо Улаанбаатарт. Бид нар бас энэ дээр санал хүсэлтээ хэлэхгүй болохгүй гэж боддог байхгүй юу? Төцнүүдийг нураасан. Төргөөлчлийн эзэг гэдэг тий. Тэгээд яг уу бид нар нэг тийм бас нэг авч үлдэх ёстой гэдэг утгаар бол ярьж байгаа юм биш. Тэгтээ бас яг манай өртөө подкастын зүгээс миний хувьас ялангуяа амар имзэглээд байгаа байхгүй юу? Энд ч одоо ингээд за миний мэдхийн ийм амар юм дарангуйлах байдлаар хүмүүсийн ингээд ажил амьдралаа залгуулж байгаа ямар нэг юм шууд сүйтгэх нураах ийм үйл явдал юу н болж исэн юм уу? Энд дээр ямар хөөцөл бодолтой байна та хоёр? Зөв үү? Буруу юу? Шууд хэл. Яг уу яг нурааж байгаа ингээд үед болохоор би нэг ч амар сэтгэл хөдлөө хөвөлтэй. Тэгээд шалтгааны сайн одоо нийгэмд түгээгүй ягаад аваад байгааг ч мэдэхгүй байна. Тэгээд ягаад тэд нар буруу юм хийсэн гэдэг ч юм уу. Яг тэрийг мэдэхгүй болохоор ингээд нэг сэтгэл хөдлөлөөр хандж чадахгүйс лээ. Ягаад юм бол гээд. Тэгээд байжаа би нэг гэрээсээ гараад манай гэрээ урдл нэг юм төгтөөд байхгүй юу. Тэгээд тэр төгсөн нэг ихч сэлэнгэд ногоо тариад ногоогоо зардаг. Тэгээд би тэрлүү байн гоорч ногоогоо авдаг яг юм өөрөө гараараа тарьсан. Өөр дэлгүүрээс авахаас илүү тэр ихчээс авсан илүү эрүүл санагдаад байдаг. Тэгэд авдаг байн авдаг ус чинь нэг өдөр чинь ихч түцэнд байхгүй. Тэгээд зүгээр юм ширээн дээр хитэн ногоогоо зараад одоо бүр байхгүй болчих жоохгүй. Яг тэр үе зүгээр энэ түцнүүдээ нурааж байгаа зүгээр миний зүгээр хов хүний хотын иргэний хувьд амьдрал нэгэд нэг амар нэг том юм аваа ийцэн шиг мэдрэмж төрж байгаа. Тэр нь болохоор би ингээд за гэрээсээ гараад нэг олон хүнтэй харилцахгүй байжгаад тэр ихчтэй ингээд харьцаад гоё нөгөө ихч айгу дотно. Тэгээ өө сайн өгчээ нэ тэргээл яриг өөрөөндөг. Эдгээр чинь нэг юм харилцаа үүсдэг. Гоё цэг байсан чинь байхгүй болсон. Тэгээ тэр ихчтэй хаанч бүүмэд. Тэгээ би одоо ахиж ногоогоо хаанаас авах вэ гэдгийг одоо шийдэж чадахгүй ч юм уу тий. Тэгээ манай тэр хавийн бүх айлууд эндээс авдаг. Тэгээ түцэн байхгүй болсон. Тэгээд эндээс харахаар бидэрт бас энэ яг яаж төлөвлөж гинөө гэдгийг бодвол тэгээд түүнт энэ одоо шийдвэр нь өөрөө энэ иргэдэд за төц байрлалыг төцнээс хамааралтай байгаа маш олон хүмүүст одоо яаж нөлөөлж гинөө гэдэг судалгаа шинжилгээ энэ дараах үр дагаврууд ч гэдэм үү. Тим зүйлийг би хийгээгүй юм болов уу гэж бодсон. Тэгээд одоо тэгэд эндээс гарах үр дагаврыг муу үр дагавар, сайн үр дагаварч байсан энэ одоо юу гэх юм хариуцлагыг нь шийдвэр гаргасан хүмүүс нүүн хүлээх ёстой. Тэгээд одоохондоо хариуцлага тооцох мацх эдрээ мэдхгүй ингэ шийдвэр гаргал яваал ингээл буу юм болоод байгаа. Гэхдээ энэ эзэн нэг өдөр энэ хэрэг буруу шийдвэрсэн бол тэгээд хариуцлага хүлээх ёстой байх гэж би бол бодсон. Тэгээд миний тэр төсний хичээг авчраач гэдэг хариуцлага нэхвэр байхгүй тий. Их чаана очисон бид нар мэдэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Миний бодлоор бас ингэж бодсон. Нэг өглөөс ирэхэд бидний амьдралын аль нэг үе шатанд өөрчлөлт орох нь өөрөө яг энэ дээд шатанда буруу ажиллаад байна гэж дүгнж болох юм шиг санагдаад байгаа хгүй тий. За одоо жишээл бид нарт ийм тохиолдол гардаг штеп. Өвөл жишээлбэл гівэн 5 тусгүй болоод чиглэл өөрчлөгдөх ч юм уу тий.
Тэгэн гут биднэрт ямар ч мэдээлэл бэлтгэл байхгүй байх үед гівэнд ямар нэг шийдвэр гаргаад дөөкийг нөгөө авах гэжсэн чи болиулах ч юм уу, уянгаа нисгээс сот руу орж ирэх гэжсэн чи болиулах ч юм уу. Энэ бол ингээд за нэг өдрийн л асуудал юм шиг боловч яг ийм хотын хэмжээнд, улсын хэмжээнд бодоод үзэхээр шийдвэр гаргах төвшөнд маш буруу системтэй ажиллаж байгаагийн илрэл олж таарж байгаа хгүй. Японочууд нийгэм хийхдээ ингээд судалдаг заяа. Ингээд тэр нь тэгтээ жоохон залхмаар хэдэн 7 хоног ингээд судлаалын цаасан дээр анкет бичүүлээл тэгжсэн үе шаттайгаар маш удаанаар ч юм уу те яг энд ийм өөрчлөлт гарлаа шүү гэдгийг бүх хүн мэдсэний дараагаар тэнд ямар нэг өөрчлөлт хийж эхэлдэг ч байд юм уу шаардлагатай гэж үзвэл яг ийм жишгээр бид нэр ингээд явахгүйгээр гівгинт нураагаал гівгинт нэг ингээд олонний анхаарлыг татах гэдэг ч юм шигтэй тэрний артал дөг хийлтгэр зөвхөн тэр худалдаа эрхэлж байгаа хүмүүс биш зөв үйлчлүүлж байгаа бид нар ч гэсэн ямар үр дагавар гарч байгаа юм бэ гэдэгт тэр амар имзгэлсэн баггүй. Тэгэд миний гаргалгаа болвол би ингэж бодож ирсэн. Энэ яагаад албан биш байгаа юм бэ гэж бодож байсан байхгүй. Энэ хүмүүсийн хаана очихыг одоо эндээс олж байгаа орлогоо хувь нь бага үеж болно тий. Өөр газраас очиж нөхөж болох юм уу? Хааны газар түрээсийн хөнгөлөлт эдэлж болох юм уу ч юм уу? Зохицуулалт яагаад байхгүй? Юусэн албан биш. Анханасаа төвцөн ч албан биш. Тэгснээ энийг нураахын ч албан биш тий. Тэгэл ингээл алгуулсан ч энэ албан биш байгаа нь зүгээр таалагдахгүй байхгүй. Тэгэл одоо өнөөдөр төвцөн нурааж энэ маргааш гівгэнт таксиныхан бүр ингээл бүгд байхгүй болох ч юм уу тий. Тэгсэн чи биднэрт ямар ч суух таксигүй болох ч юм уу. Тэр бол амар буруу системээр ингээ яваад байна гэж бодоод байгаа байхгүй. За одоо ингээд хотын дүүг боллоо за окей гэж бодлоо гэхэд одоо хотын зах хэсгүүдэд ялангуяа төц чинь бас ингээд юу штэ одоо шинэ орой ажилтдаг ч юм уу хүмүүстэй юм хантай мэдрэмжээс илүү төрүүлдэг гэсэн байж магадгүй штэ. За төцний тэр маань байгаа юм чинь нэг тэрүүгээр тэр хэсгээр ингээд дайраа гаргаж байгаа аюулгүй ч юм уу те. Яг тийм аюулгүй байдлын хувьд яг хангагдсан юм уу? Тийм нэгэнд амьдарч байгаа юм хэр үгүй хяналт тийм зүгэлгүй байж ич магадгүй тэрнээс тийм нийгмийн тэр хэсгийг үргийг гүйцэтгэлж исэн зүйл зарим хүмүүст л байгаа шүү дээ. Бид нэр яг илүү гэрэлтэй гудамжинд явдаг болохоос биш гэрлгүй гудамжинд явдаг дээр хотын захын хүмүүс ч юм уу эсвэл арай жоохон гэрэл муутай камер багтай хүмүүсийн хувьд тэр нь ингээд за дайраад гарах одоо өртөөлөх хэсэг нь байсан байж магадгүй бодоод үзэх юм бол жоохон хүндээ ээлгүй шийдвэр юм уу даа л гэж бодож байна. Тэгээд бас одоо ингээд нэг юм тренд гараад байгаа юм шиг санагдаж байгаа хгүй. Ингээл ногоон байгууламж гэл. Ногоон байгууламж л барих гэж байгаа юм чинь яасан ч яад ингээд зөв ингээд иргэдэн ингээл хүмүүс ингээд ярьслаа үжиж штэ хотоо ямар ойлгомоор ихээр гоё ногоон байгууламжтай ингээд суудаг талбайтай гэдгийг ингээд хүмүүс хүлээж авахтаа зүгээр за нэг нураагаал хэд мод тавьчих гэх гээд байгаа юм тий. Яг яаж шийдэх гээд байгаа юм бэ гэдэг шийдлээ ерөөсөө яриаггүй ижиж хамгийн дөрөнд юм зайлуулах арга хэмжээ авах нэг зүг юм буруу ч юм. Амар гоё зүг юм тий. Одоо хотын гудамжийг байрлагыг хотыг ер нь ингээд архитектур хот төлөвлөлтийн орон зайд яригддаг нэгэн бол амтай байлгах штэ тий. Барилга ирсэн ч гэсэн нэг дүлийн хантай нэг том хаалгатай байхаас илүү үүдэндээ кофе шоптой ч юм уу тий арай илүү нээлттэй суудаг террастай ч юм уу тийм байдлаар ингээд барилгыг гоё амьд болгохыг ингээд зорддог тийм одоо тренд байгаа шүү дээ. Тэнгуут бас яг зүгээр хов хоосон болгоод тэнд байгаа нэг юм дүнгэж амьдарч ядж байгаа амиг шууд ингээд таслах ч юм уу тий. Тэр нь яг хотын сайжруулж хөгжүүлж бол болох л байсан тий. Тийм. Чи бас энэ манай Монголын онцлог гэж магадгүй шүү дээ төц. Тийм. Дээдсийн баг тэр хэлсэн баха. Амар олон янз бүрийн юмнууд энэ тий намч заржийн гудамжинд ингээд жижиг худалдаач байна. Энэ бол амар гоё юм амьд хүмүүс тэнд цугларч ийн тэнцээ ингээд conversation үүсэж ийн танай хот ингээд гоё зөндөө олон шийдлээ гэж ярьсан. Одоо жишээ нь миний ингээд өөрийнхөө багнасыг бодоод үзэхээр төц бол амар гоё газар заяа. Би тэндээс ингээд аав ээжээс авсан мөнгөөр нэг юм чихэрнхэр авч байгаа ингээд амар гоё газар. Тэгтэл миний хүүхэд насны бүр ингээд бараг ингээд ухаан орохоос эхлүүлээ байсан юмыг ингээд үгүйсгээд ингээд баяжж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад тэгэхээр яадын ингээд яг үнэ. Яагаад тэгэхээр яадын гэдэг байхгүй хариулт нь. Тэгээд олон нийтийн хандлага болохоор ерөнхийдөө бидэрт пропаганда хийж байгаа шүү дээ. Ер нь бол тархи угаах процесс явагдаж байгаа. Тийм муухай. Энэ бол хамгийн муухай гэх нэг юм олон жилийн турш ингээд чихэн дээр шимцсэн учраас нийтээрээ тэрийг
муухай үнэхээр байхсгүй ч юм шиг хардаг тий. Гэтэл тэнцээ юу нь болохгүйсэн ариун цэвэр юм уу? Эсвэл яг тэр хотын урсгал хөдөлгөөнд саад болсон юм уу тий? Тэгвэл саад болсныг авч хаяад саадгүйгааг нь үлдээлдээч гэдэг юм уу? Яг нэг юм хүмүүс маань одоо зүгээр энгийн иргэд маань ч гэсэн энэ бүх одоо болж байгаа процессыг яг хотын иргэний хувьд айгүй шүүлтүртэй авч үзэх хэрэгтэй гэж бодоод байна. Тхийн тулд мэдээлэлтэй байх хэрэгтэй тий. Яг юу нь болох байсан гэж амар асуумаар байгаа байхгүй. Тий. Яг нэг зах замбраагүй хотын үзэмжид нөлөөлж инсгээл байх шиг л хэлдэг. Гэтэл өөрсдөө тэгээд янзсан. Өөрсдөө үзэмжтэй бордор идэг л гэж байгаа тий. Амар гоё бордор идэг. Хүмүүсийн бол хандлагууд бас нэлээд байсан. Шгүй дээ. Зайлууллаа гэж. Яг хөтөд ингээд цэгцтэй ингээд годомжгой харагдах нь харагчлаа л л дээ. Юу нэг юм цэлгэр болоод ирсэн юм шиг. Тэгтээ бид зорилго нь яг одоо хүмүүсийг ажилгүй болгох тэрнээс одоо уялдж байгаа маш олон одоо юу гэх тэдрээс ил үнцэнтэй юм уу? Тэ эдийн засаг одоо ингээд хэдэн ингээд ажилгүй болчлаа эдийн засаг нь хэрээр унахын ажилгүйдлийн тооллого нь одоо хэрэг нэмэгдэх тий. Уг нь чинь нөгөө хот чинь өөрөө бас юм байгаль шиг юм экосистемтэй байх хэрэгтэй шүү дээ тий. Тэр экосистемийн нэг зүйлийг ингээд буруугаар нуруу унаагаа тасалчаар нөгөө хэд нь нөлөөлдөг. Тэр одоо шөнийн таксинуудын одоо баг юм цуглдаг зэг ч юм уу тий. Аюулгүй нөхцөл байдал одоо шөнө ирүү ингээд таксинаас буугаад түцний хажууд буух нь илүү аюулгүй санагдчих жишээлбэл тий. Гэх мэтлээ олон үүр даавчтай олон давхар өөр асуудалтай зүйлийг нэг өдөр ингээд нураах нь бас буруу бах. Тэгээд муухай харагдуулаад нь тий бас нөгөө нэг шууд ингээд зүгээр гой ингээд юмыг нь цэцлүүлж аваад аваа явж бодлоо да. Тэгэхгүй ингээд шууд нурааж нэгээд эвдэлж зүгээр ингээд тастчихээ тий ингээд гарын тастж байгаа юм шиг. Тэгээд тийм байх нь бол тийм хатаа л гэж бодлоо. Тийм нэг юм агуулгач шинжтэй байгаа нь муухайсан. Яг үнэ. Бид нар бас нийгмийн нэгчтэй тий хин нэгэн бидрийг төц шиг харж иж магадгүй шүү дээ тий. Бид нар одоо төцийг төц гэж харж эндээ жижигхэн энийг зайлуул цэвэрлэл гэж харж тэнгуут бидний амьдралыг бас хин нэг гэж харж байгаа л хгүй тий. Ямар нэг хийж байгаа үйл ажиллагааг бид нар ямар нэг оршин байгааг арай дээрээс тий. Эднэр байхгүй бол бид нар болох гэдэг нь эдрийг арччихъя гэд хин нэгэн бодож магадгүй шүү дээ. Тэнгуут яг төц шиг арчигдуулах юм тий. Эдрийг зүгээр холдоол. Тэгэхээр яг хин нэгний эрх зөрчигдөж байгааг харж ийн тий. Энэ ингээд хэвэн гэж бодож байгаа л магаш нөгөөдөр надад ч тохиолдож магадгүй байхгүй юу. Тэгэхээр их дуу хоолойгоо сайн хүргэдэг байх хэрэгтэй юм шиг санагдав. Зөвлөл одоо ингээд байгууллага албан нийж бос зүйг бодвол амар их мэдлгүй шүү дээ. Тэр чинь ингээд өдөр хоногийнхоо юм цалингаа тий бараагаа татаад ингээд зараад явах ашиг сонирхолтой хүмүүс л ер нь хөвчлэн баа шүү дээ. Хүмүүдээ амар муугаад юм дээрлгүй хандж байгаа байхгүй юу. Зүгээр л юм. Бүүлтэй яах тий. Үүл бас тэр цагтаа тэр төц рүү ороод зогсоод дулаацдаг байвал яах. Одоо цагтаа яах юм. Тийм шүү дээ. Дөг хэлсэн гоё санагдлаа. Яг үнэхээр бусад гарч байгаа үр дагавартай нь харьцуулахад тэр гоё сайхан байх нь тийм үнцэнтэй юм гэдэг бол амар чухал point наа. За зөв бурууг нь хэлэх гэсэнгүй гингот буруу. Заахан өөрт мэдрэгтэй. Одоо тэгээд бас яг зөв мэддэг хэрнээ бид нөө яаж үгүй жишээл өөртөө ингэ тусгаж аваад манай хажуудлын төц байхгүй болсон болохоор надад юм сэтгэл хөдлөл мэдрэгдээд тэрүүгээрээ ингээд бухимдах ч юм уу яах чи гомдох юм хилээд байгаа юм санагдаад. Тэгээд өөрт нь тулгардгүй зүгээр яриад байгаа асуудлыг хүмүүс нэр их тоодгүй. Уг нь зөв дөө гэж явж идэв тий. Тэгээд өөрт нь тулсан үед л хүмүүсээ хөдөлж эхэлдэг ч юм уу ингээд арай жоон дуурах сэтлэн төрдөг юм шиг санагдаад. Тэгээд манайх их тийм бусдын төлөө дуурахтаа жоох муу юм шиг надад л санагдсан. Тий. Өөр хавийнх нь нэг зовлонгийн мэдэрсэн хүмүүс л яг нэг зүйлийн төлөө нөгөө нүүдэлч соёлын нэг сул тал гэх юм уу те явж байгаа хаа. За. Жишээ нь гоё ороод ирлээ. Яг юм байна. За, яа. Тэг ер нь амьдрах өдөр хоногоо өнгөрөх нь хинээс шараат бус те. Өөрсдөө эндээ гэрээ бариад бэлчээрээ сонгоод амьдрэх хүмүүст тэр уулын цаана хин яаж амьдарч ийн юу нь болохгүй байх гэдэг нь нэг хамааралгүй болцсон ч магадгүй тэр сэтгэлгээний юм байж магадгүй. Хүлээгээд үгүй юу ярих нь. Наад ч бас яг байж л. Гэхдээ яг мэдэхгүй л юм л та. Нүүдэл чинь соёлын хотчоод ирэх юм бол одоо жишээ нь хажуу айл нь чангахан шиг хөгжим тоглож болохгүй болоод ирнэ шүү дээ. Тэгээд
хотчоод ингээ удаа явах юм бол би энэ хүнд саад болж болохгүй тий. Энэ хүн одоо тухтай таатай байснаар надад бас тодорхой хувь хэмжээгээр тухтай таатай байдлыг нөлөөлнө гэдэг энэ сэтгэлгээс суучих юм бол магадгүй би бидэд төвгөтхаа болно. Би бинийхээ төлөө санаа зовдөг болно гэж бас бодоод байгаа байхгүй. Гүйчж магадгүй зүгээр миний гаргалгаа. Зүг би сүулт нэг юм харсан. Тэгсэн чинь ингээд бид нар ингээд бас яагаад юм одоо нэгдмэл байж чадахгүй байгаагаас шалтгаан бүгд өөр эшколтой хүмүүс гэдэг нэг тийм хүмүүс байхгүй юу? Тэгсэн чинь одоо ингээд Монгол эшкол гэдэг юм бас ингээд битгэхгүй юу чи. Одоо монголчууд бидний тодорхойлж байгаа нэг юм байгаа шүү дээ. Тэр нь яг мэддэхгүй одоо л мэддэхгүй хүмүүс хайгаа л яваад. Тэгээ харахаар бүгд ингээд өөр эшколтой чи турк эшколтой чи япон эшколтой ч юм уу те. Би монгол эшкол. Тэгээд өөр эшколтой өөр юм арга барилаар ингээд сэтгэдэг болцсон хүмүүс. Тэгээ одоо энэ ч бол Монголд монгол философч монгол юм биш. Нэг англи ч юм олон жил болоод ирсэн англи философт болоод ирсэн байгаа ч юм уу те. Тэгээ өөр газраас өөр олон юм хүчин зүйлүүд философууд тийм болохоор ингээд бодлууд нь үс санаад нь нэгддэг юм шиг санагдаад байгаа юм. Тэгвэл одоо японочууд бол яг нөгөө нэг систем нь өөрөө тэр чигээр байгаа шүү дээ тий. Япон систем тий. Тэгсэн чинь манай систем ч яг тийм Монгол систем шууд шүү дээ. Кембрижийн систем, өөр хангалтын систем гэх амар олон системүүд. Тэрүүгээр хүмүүцсэн бүх хүмүүс бүгд өөр бодолтой болцсон. Тэгээ бид ч яг нэгдсэн юм одоо энэ Монгол хүн эсвэл Монгол энэ боловсролыг түгээд ийм систем яг байхгүй байгаа. Тэгээ бид нэрийг өөрийнхөө онцлогийг гаргах хэмжээний тийм системгүй юм шиг гэж ярьсан. Тэр их надад өмнө санагдаад. Дэлхийн бүх орнуудад янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар яаж нэгдэд юм гэж бодож байна. Яг нөгөө нэг боловсролынх нь тэр нөгөө систем суудсан улсууд айгуу тэгж удаж гинүү гэж бодоод байгаа. Финланд ч юм уу те. Одоо Хятад бодлыг өөрийнхөө системийг шахаж байгаа. Тэгээд одоо тэр дандаа амар олон жилийн системийн боловсролын системийн одоо түүхтэй байгаа нь болоод нуудаа гэж утсан. Бас магадгүй тий. Тэгээ манайх холыг тийм ер нь бол чиглэл жоохон байхгүй. Тийм 60 доноос бараг гэлүүдээ боловсрол системээ ер нь гайгүй чиглэлд оруулаад эхэлсэн. Гэвч айгүй богино байгаа байхгүй. Тийм. 60 жил үү? Үгүй 60 оноос гэдэг чинь 70 жил. 65 жил. Гэвчлэн тиймэрхүү юмнууд их нөлөөтэй хүмүүсийн нэгдэхгүй байгаа нэг санаанд дор явж чадахгүй байгаагийн шалтгаан болов уу гэж бодсон. Тийм ээ. Нэг зовлон мэдэрдэг хүмүүс тэр зовлонг давахын тулд хамтыг нөгөө нэгдэж чаддаг юм шиг байгаа. Тэгээ нэг зовлон мэдрэг болохоор бид нар эзэж хамтарч чадахгүй байгаа юм шиг байна гэж бас бодсон. Тийм дээ. Шүү дээ. Одоо яг түүц нураагаал хүмүүс орлогогүй болж байхад бол яг адилхан үйлчлэгээ эрхэлдэг ч юм уу жижиг дунд үйлдвэр эрхэлдэг хүмүүс бол бухимдчихл байгаа бах тий. Тэр дээр ингээд нөгөө төсний яриараа буцаад жоох орчих. Тэгээд зүгээр нэрээ ингээ хоёр талаас нь харж үзье. Хинийхэн зөв байсан, буруу ч байсан юм уу гэд ингээ шүүгээд харахаар нийтлэг одоо харагдаж байгаа тэр өнцгөн гэх юм уу? Зөндөө одлуудаа шаардлага хөргүүлсэн шүү дээ. Өөрсдөө яагаад нүгийгүй гэдэг аахгүй. Тэр нөгөө нэг шаардлага хөргүүлээд орлох тэр орон зайн гэх юм уу те? Юугаар орлуулах байсныг улсаас санал болгоогүй. Нэгэн тэнцээ органикаараа хүмүүс аж амьдралаа залгуулад ирсэн энэ нэг төрлийн калчур байгаа шүү дээ. Тэр имийг хааш нь бид нар залж өгөх ёстой гэдэг чиглүүлгийг нөгөөгүй. Шууд л зүгээр л наата яг одоо таслан зогсоо гэдэг хөлбөр өгөөдс учраас хүмүүс тас сонголтын үед жоох хэцүү байсан болов уу гэж. Яг амьдрал дээр амар хэцүү шүү дээ. Тэр айлын ард нэг өвчтөе хүн байгаа ч юм лүү тэгэл орлогогүй болох ямар ч хөлбөргүй байсан учраас гүрээсээр байсан баг гэж би бодоод байгаа. Би энэ дээр жоохон сэтгэл хөдлөлөөр хандаад байгаа л да тэгтээ яг. Тайд манс авахгүй. Тэгээ бац энэ хотын шийдвэр гаргаж байгаа хүмүүс ч юм уу хэтэрхий их юм цаасан дээрх хотоо байгуулах гэдэг юм шиг байгаад байна шүү дээ. Тэгээ хот ч өөрөө органикаар хөгждөг зүйл тэрэн дээр зүгээр зөв зохицуултыг хийж яваад магадгүй тэр зүйл хот болдог ч юм уу тий. Хүмүүс өөрсдөө хотоо бий болгодог байгаа дэр тэгсэн чинь яг л рендер зураг цаасан дээр хийсэн зураг цэвэрхэн гудамж юу гэдэг чи яг л нэг тийм хүсээ тэрийгээрээ шахаад хийх гэдэг маш том буруу өрөөсгөл. Та бид нар түүц ярьчлаа. Гівгэн тэндний хүмпон гэмээр энэ дээр эффект нэмнэ. Нөгөө шууд ингэ гал цэглаан гэж юм. Тэгсэн чи шагаа. За шагаа манай өртөө подкастын шинэ хост ба бидэнтэй нэгдсэн. Манай өртөө гэр бүлд нэгдсэн. Сайн байцгаана уу? Шагаа.
Шагааг Нөгөө юм гээд бацсан. шагааг гэж боддог. Юу нөгөө нэг тэгж хэлчихсэн юм. Нөгөө Яг одоо тэрээр яг нөгөөт нь хэлчихсэн. За ямар нэгэн байдалд буугаагүй. Буугаа. За. сони юу вэ? Тайван байжлаа. Тэг Зүйл авт ямар исэн? Ярээ. Зүйл авт ямар исэн? Зүйл утгаа ийсэн шүү. Таад ямарсан. Бид тэр ярьсан. Ярьсан ба асууж Шагааг байна. би тэд зүйл авт эхлээд тэг эхэлсэн мэлүү? Зүйл авт эхлээл бид нар юм хийж байгаа гэл тэгэл шагааг шууд оруулаад шууд автангаа зүйлсэн. Одоо энийг аваад яв гэл. Зүйл Тэгсэр утгаа өнөөдөр шалгалтанд тэнцээд орж ирсэн. Хүчтэй юм байлээ олон шагааг. төрлийн шалгуураар зүйл утгаа тэр юу хүүхдүүд дээр надад амар гоё юмсан. Гэтэ ярьсан юмнууд маань харин хэрэг Яасан бол тоо. Тэрийг нэг оруулалтаа тий. Агуу. Яасан тэр хүүхдээ ярьж байхдаа ингээд за юу асуух вэ Харин гэж. тийм би бүр хүүхдтэй чинь юу гэж ярьдаг вүлээ л гэж бодсон шүү дээ. Харин тийм. Хүүхдээ чинь билээ гэдэг. Хүүхдээ ярахад чинь яг үеийн юм шиг ярих хэрэгтэй гэж байна шин. Үеийнгийн үхэр ханжил. Тэрийг яг хүүхдтэй хүмүүс ярих хэрэгтэйсэн биш чи юм. Харин би хаана. Мэдгүй. Чи бол ярих хэрэгтэй. Гэтэ манай хүүхдээ үгүйс ярихгүй л тий. Одоо хэр ярьдгүй л тий. Яг бэлдсэн. Хүүхдээ яаж боддгийг би бараг мэдэхгүй шүү дээ. Яг нэрээ ингээд жоох хүүхд мөхтэй ярих гэж нэг юм очиж алдгүй маа ингээд. Харин тийм. Танихгүй Ихтэй шаардсан. айл майл очиод Уянгагийн хэлсэн яг тэр зүг баха тий. Яг л энгийн хүнтэй ярьж байгаа. Бараг хариулт нь тийм байгаа зү. Тийм, Бид нар угаасаа амар бүр- ингээд ахын дүү ингэж нөө хичийн дүү ингэж нөө уртасгүй шүү дээ. одоо танаас нэгдэг ингээд годамжирс нэг хүүхд нь ингээд жоохон маяглаад ч юм уу ээж нь ч юм уу энэ хат чамайг аваа явууч юм. Ийм байдлаар би нэг хөө аавж явах гэж байна. Энэ ах шиг ярих чинь бодсон. нэг хараад нэг айлгч таа үү. Аа наваа явууч юм бод амар игүүсээ. Ах наваа явууч. Тийм нөхцөлтөр амар игүүсээ. Цурцсан хүмүүс бол тэгээд гоё хөргөн яцдаг юм бэл. Ай гэж мэгэл. Тэгээд сураг болохоор чи. Мэдгүй нэг тийм калт байд юм шүү. Манай тийм соёл байд юм шүү. Танихгүй нэ. Ийм бол. Аваад яваа. Эсвэл чи тэгээд өвлийн ах шиг болсон шүү. Арайч тэгж хэлдэггүй. Арайч нэгдгүү ба. Өглөөтэй л энэ ах шиг архитектор болж шүү. Тэгсэн чинь нэг хүүхэд нь айсандаа шууд болж үл. За болж үл би архитектор л болохгүй. Томоотой болж молоо тий. Ийм Архитектор болохгүй юу лээ. архитектор болсноос дуух байсан дээр юм байна. Монголын архитектураар юу вэ да? Архитектураар мэдгүй одоо л хөлөө олох гэдэг юм шиг мэдрэмж төрөөд байгаа шүү дээ. Байнга л ийм мэдрэмж төрөх юм шүү. Хоогоо юу нэг. Одоо л гэсэн мэдрэмж байна гэдэг. Байн. За одоо л яг болох гээд байгаа юм шиг 5 жилийн өмнө л тийм байсан. Хойлын би сайн барьж гинж байгаа. Тэгэхдээ 5 жилийн өмнөхөөс бол урууцсан гэж бодож байгаа. Уруудсан. Архитектурын салбарт. Яаж юм. Хотын салбар бол арай гайгүй зэгцтэй болж байгаа. Архитектурын салбар бол нэг тийм урууцсан, арилжааны шинж чанартай болсон ч юм уу тийм. Тэг санагдаад байна шүү. Яг нэг архитектурлаг бүтээлүүд гарах нь айгүй ховор. Нэг эдийн засгийн уналттай холбоотой хаа тий. Гой материал, гой орон зай ингээд шийдэг гингууд өртгөн хэд дахин их болоод ч юм уу. Ковидын өмнөх ер нь бол пандемик ковид нэлээд олон салбарт нөлөөлсөн шүү дээ тий. Тийм. Тэг хамгийн их зөрүү гаргасан нь бол барилгын салбар байх гэж би бодоод байгаа шүү дээ. Бүх одоо түүхий эдийн үн хэд дахин нуглагдсан. Тэгэл яг барилга барьж байгаа хүмүүс чинь нөгөө гоо үзүү гэхээсээ илүү аль болох алдагдaltaгүй барилга барихыг боддог болсон юм уу тий. Тиймэрхүү юм байгаа юм болоо гэж бодсон. Бас нэг тиймэрхүү эффектүүд бол байна. Түл хизээс ирэхгүй. Чухалж хэлсэн. Нэг ийм энэ нь амар одоо тэр үр дүнгүй байгаа юмнууд нь нэг хугацаа байхгүй. Цаг хугацаатай л амар холбоотой. Төслүүд дээр ерөөсөө зураг дээр хугацаа тавигдахгүй. Барилга нь газраа ухаж эхэлж байхад зураг нь эхлэе явж идэг ч юм те. Тэнгууд суурийг нь одоо сайн бодож байгаа төлөвлөх хэрэгтэй байсан чинь суурийн шууд хүчээр одоо ойсуудыг өгчдөг ч юм те. Тэнгууд тэрэн дээр чинь ингээл шууд тэр ойсон дээр нь тохируулаад хийх зүгээр аргагүй болж байна.
Тэрнээсээ эхлүүлээл тэр чи одоо ерөнхий төлөвлөгөө нь эхлээд хийгдэж чинь гэсэн үг шүү дээ хүчээр. Тэгэл тэр мөрнөөс ахуулаад хугацаа бол амар алж ял гэж бодож. Тэгээд тэр эдийн засгийн эрчим сүртэй. Яа загсэр толгой өвчлээ. Локиг архитектур хийж байгаа юу? Интерьер хийж байгаа юм. Би ч юм тэгэл юм л хийж штэ. Тэгэл мэдхгүй юу гэж юм бол Дуучдуулна шүлэгч гэж. архитектор. Яг нэг өссөн архитектураач яг гүйцэтгэж чадахгүй л байгаа л та тий. Тэгээд тэрийг гүйцэтгэх юм тулд жоохон ингээ явах гээд хичээж л байгаа болохоос биш. Яг архитектур хийж нэг бодохгүй байна. Тэгээд дизайн хийж ч гэж нэг бодохгүй байна. Зүгээр л яг уртгаа хийж. Гарч ирсэн хийгээл. Тий. Яг тэрийг хийхин төлөө уртгаа хийхээс өөр замгүй л санагдчихлаа. Ажил намайг болохоос би ажлыг голохгүй гэл. Тийм. Дөгтөгтэй юу юм? Продакт талдаа ер нь илүү сонирхолтой юу? Тийм, дуртай шүү дээ. Би нэр жоохон бахта зохион бүтээгч болно гэж боддог байхгүй юу? Тэгээд би бас би нэг Meter Robinson гэдэг анимашн үүд штэ. Милен дээр ирээдүлөө явцдаг нэг юм жоохон шарвстай нүднэшилтэй нэг хөө. За тийм. Тэр хөөсөр ингээ барилга бариад байдаг тий тэрэн дээр чинь. Хөөсөр гэдэг. Янз ирээлт авчмаа шууд өөрөө төхөөрөмж бүтээдэг юм. Цаг хугацаар аялдаг маялгч. Тэрийг багтаа үзчихэд яг ингээ бүр яг зохион бүтээгч болно. Тэр чинь төгсгөл дээр нэг юм одоо нэг шилэн юм офстэй. Тэгэл юм зураалтын ерөнхий архитектор шиг л шүү дээ. Тэр зураа шидэрлэн гэлээд. Тэрийг үзчихээ зохион бүтээгч болно гэж боддогсох юм гоё. Тэгэд багтаа ингээ тэгсэн чинь тэр үед ингээ зохион бүтээгч гэдэг одоо мэрэгжил яг ямар мэрэгжил мэдэхгүй зөө. Хаана суух юм мэдэхгүй. Яг тийм байдаг ч юм уу. Тэгээ явсараа зүгээр архитектор болсон. Тэгсэн чинь одоо бодоход зүгээр баг юм product design ч юм уу те. Яг үйлдвэрлэлийн дизайн, ийм бүтээгдэхүүн дизайн, иймэрхүү юм байсан юм шиг байл. Гэхдээ тэр нь Монголд бол одоо ч гэсэн хөгжөөгүй хэцүү тавилгын жанр л болоод байгаа юм шиг байл. Яг нэг хол зөрөөгүй тэглээ адилхан зохион бүтээжлээ байгаа. Одоо хин гэсэн үг юм шүү дээ. Tesla ч юм уу эсвэл тийм. Нэг тийм Leonardo da Vinci. Би физиктэй амар туртайсан бас тэгээд. Тэгээд дууг тэгсэн чи тэгээд ягаад ч ялтраад архитектор болсон. Одоо бүтээгч, оргоо хоосноос бүтээгч л гэсэн үг шүү дээ. Хамгийн гоё мэдрэмж нь тэр юу гэсэн үг. Тэр нэг юм зураал. Тэгээд тэр чинь фэлж ш тийм үү тэгээд базаал хогийн саалууч гэдэг хогийн саад багтгаа байл шүү дээ. Амар бол энэ зураал. Тэр нь амар гоё санагдсан. Тийм бүтээгч байхад тийм шантрахгүй байх хэрэгтэй байна. Тий. Би бас зохион бүтээгч гэж боддог. Эхлээд эхний төлөвлөгөө болохоор хамгийн том төлөвлөгөө. Сансар судлаач ч юм уу нэг тийм сансрын нисгэгч ч юм уу тий ядаж. Тэмүүтэ дараа нь болохоор за сансрын нисгэгч нь болохгүй бол том юм зохион бүтээгч. Зохион бүтээгч нь болохгүй бол нэг тийм инженер биш. Шууд жоохон урлаг талдаа шууд бууцсан. Урлагийн одоо юу гэнэ зөвхөн зордог биш. Нэг тийм юмар юм хийгээд ингээд одоо инсталляц хийдэг гэх юм уу та. Тиймэрхүү артист бодогддог. Тэгээд сүүлдээ мэрэгжил бодит амьдрал дээр болсон ч архитектор. Тэгээд архитектор чинь угаасаа ер нь юмны суур бүх юмнууд нь байдаг учраас бүтээгч гэж явдаг шээ. Нэг хол зүрэг юм шиг л. Тэг миний чи юу байсан бэ? Давинчи байсан юм. Тэгэл давинчи шиг болохыг гэж бодсон. Давинчи нөө бичгтээ ингээд хойноос нь урагшаа ингэж бичдэг штеп. Солгоо болохоор тэг толинд тарж уншдаг. Тийм бичим бичдэг. Би тэр нэг хэсэг дөөрэж биччихээ. Тэмдэглээ тэгэж хөдөлдөг байж байж. Вау. Тэр гоё л. Давинчи тэр солгоогоос болоод би солгоо хүмүүсийг эхлээд судалсан аахгүй. Давинчи битэрэг үү? Хоёлаа солгоо шүү дээ. Чи бас солгоо. Тий. Ингээ бичиж яхад дандаа дарагдаад байдаг гэсэн. Тэгэл ангийнхаа хүмүүсийг харахаар хатаархаад тэгмүүд ямар нэгэн арга байна уу гэд судалсан чинь сүүлдээ солгоо гартаа гэсэн чинь давинчи гарч ирээ. Давинчигийн бичиг нь нөгөө талаасаа бичдэг. Би дэвтэрнийхээ нөгөө талаас нь эхэлж бичиж байгаад ангийнхаа багшийг загнуул магнуул. Яа тийм бүтээлч хөхтийг зэ энэ тий. За. Саяхан ярьсан. Тийм багтаа яг ямар хүн болно гэж боддог. Би нэрээ сэтгүүлж болно гэж боддог байсан шүү дээ. Тийм. Ерөөсөө тийм зөвхөн замлаараа л болж байгаа. Ямар өнцгөөс нь хардаг байсан. Сэтгүүлчүүд бүр ярьдаг юм яриад
ингээл Хүмүүст юм ярьж өгөөлөө. тийм Одоо тэгвэл уучраа болчих юм шиг. тийм сэтгэл Тэгсэн чинь яг зүгээрч яриад байдгүй юм байна гэд боддоо штэ. сэтгүүлж болохын тулд архитектор болох хэрэгтэй юм болов. Архитектурын сэтгүүлч болох юм болов. Сэтгүүлч тий. Тийм. Сэтгүүлч тэгээ багтаа ямар нэг Тэгэл өөртөө болсон хийжсэн сэтгүүлч болох. Би ер нь тэгэл Оролдлого. тий ер нь ингээл юм ярих болоо би жоохон байхаас эхлээд ер нь юм урлагийн үзлэг юм ахмадуудын баярт очиж дуулж моолтой юм хиймэл үсээ зүүчээ тэгж мэгдэгээс аахгүй юу Тэгдэг байсан уу? хөтлөхгүй тэгтэл тэгээ өөрийгөө танилцуулаад ингэж ингэж байгаа л тэгээд Хөх нарыг л тэгж бодож байгаа юм. Тийм ээ. тийм үү тэгэл бомброшнуудын хоо Надад бол хэцүүлэгдэв. хэдэн бомброшаас суулгачаал ингээл ингэж мэгдэг тийм хөхт байсан юм аа Тэгээ юу хийж яваад архитектурлаа яваад. мэдгүй надад ерөөс өөр юм бодогдог шүү дээ өөр мэрэгж Архитектурын мэрэгчлийг сонгох яг юу нөлөө? юу нөлөөсөн бэ гэхэд тухайн үед тэгэл би бас нөгөө нэг юунда геометр тийм шуурман зургийн хичээл мичээлдээ сонирхолтойсэн байхгүй юу нөгөө нэг проекцийг зурааладаг гэсэн шүү дээ тэгэл энэний дээрээс нь харуул ямар юм бол хажуудлаас нь харуул ямар юм бол гэл тэр нэрийг сурах дуртай тэгээд хүмүүс ер нь зөвлөдөө шүү дээ архитектурт яг тийм хийдэж шүү дээ тэгэл ер нь тийм үү за тийм чинь ингээл. ямар ч гэсэн тийм хийм биолог тийм нийгмийн ухаанаар явахгүй юм чинь санхүү манхүүгээр бас юмчээр. Тэнгүүд ингээд шилэгдэж явсаар хагаад интерьер дизайн уу архитектур уу гэж байгаа. За архитектур гэл тэгээ сонгочихсон. Гэтэ интерьер дизайн, архитектур хоёрыг сонгоход нэгхэн хурган зай байт юм лээ шүү дээ. Яг ингээл зураас Яг ингээл- байгаа л ишээ юу гэж байгаа л. Орол чигсалтаар ордон шүү дээ нөгөө хуваар аваад. Тэгэл орол дээгүүр чигссэн байсан. Тэгээд алийг сонгох уу? Үйлдвэрлэл интерьер дизайн биш ээ. Дизайны сургууль, архитектурын сургууль гэд хоёр сонголт байна. Уур чадвар өгдөг. Тэгээ энэ хоёр тэнцэн минь алийг сонгох уу гэд. Аль нь илүү гэдгийг хэн ч хэлэхгүй. Тэгэл Илүү гэж ч байхгүй л байна та тийм. дээдлийнхээ хүүхдүүдийг сонгосныг хараад Бараг бүгд Гэтэ архитектур. ер нь архитектурын хуваар амар цөөх ирдэг тий. Цөөхөн яг дээрээсээ жигсэж байгаа доошоо. орон нутагт бараг аймагуудад нэг миг. Тийш дээ нам Чамд манай үед яг нэг ирсэн байхгүй юу? тэрийн чи Тэгээд би ихнийгаар орж исэн байхгүй. Тэгээд би интерьерийн хуваар авна гэж орсон байхгүй юу? Тэгээ яг архитектур нэг интерьер хоёр ч илүү ингэв. За нэг нь лавчээ. Ерөөсөн нэг хурууны л Харилцаатай. тий. би бас яг тийжсэн шүү дээ. Нөгөө нэг улсын олимпиадад нөгөө шагналд байрдаг гот чинь хамгийн түрүүнд явж ордог байхгүй. Тэр нөгөө танангийн бимбам нараа бит хэд чинь хамгийн түрүүнд ордог байхгүй. Тэгэл оноо нь бол тийм амар дээгүүр бүр яг хангалттай 800 бүтэн 800 биш. Гэхдээ ингээ хамгийн ихэнд орчих шүү дээ. Тэгсэн чи яг ихний орсон 2 3 хүмүүс яг архитектур. Тэгээд яахын ингээд архитектурыг аваад интерьерийг авч болох юм. Интерьерийг авч болно гэхдээ архитектурын төрүүлээ дуусчихдээ шүү дээ. За архитектур. Гэхдээ төлөвлөж исэн мөртлөө тэр сонголтын дээр ирэхээр бас бодд юм л. Бод юм лээ. Хөл алдаж байна уу? Дүүк яасан. Би бол тэгэл яг архитектур гэж бодсоор гал тэр чигтэл. Тэгээ би чинь Өөр мөр дээр яаж хоёр хуваар ирсэн. Тэгээ би хоёроор нь ирсэн. Эхнийх нь маа найз авцсан. Маа найз үс амар гүндэг гэсэн. Тэгээ би хоёроор нь ороод давц одоо тэгт ажилтгүй. Сураа төгсөөг. Тэгээд мань хүн айгу мондоо гэж болц. Тэгээ би хоёроор ороод аваад тэгэл аяа анхад зүрийг Багнуур үлээ. тэг багнуур. Тэгээд тэрэн дээр нөгөө харагддаг юм л үйлдвэрлэлийн дизайн те. Тэгээд яг юунод интерьер дизайн гээд хоц дизайн ямар гоё сонсогдоод байх юм. Яг яг архитектур гэдэг мэргэжлийнхаа нэрч мэдэхгүй байгаа шүү. Тэгэхээр энэ гоог нь гоё чинь. Гэхдээ яг архитектур нөгөөсөө юу л гэсэн л дээ. Гээл авчихсан. Ер нь бол архитектурыг бодож исэн тэгсэн мөртлөө манай аав чинь нөгөө хувцас эсгүүрчин байсан. Тэгээд байсан ч гэсэн одоо ч гэсэн ижил бол. Гэхдээ дизайнер хүмүүст бол одоо ингэ бодохоор дизайнд үнэнч байсан хүмүүс одоо ингэ үргэлжлүүлээд үнэхээр үнэнч илүү бидрээс илүү тийм мэрэгчлээ үнэнч хүмүүс яг дизайнаа яг чигээрээ жулан сонгоод дизайныхаа төлөө ажиллаад ингэж явж байгаа юм шиг нэг ард нэг пашн арай нэг дизайнер хүмүүс нэг мэдрэгддэг те тийм нэг яг энэ пашн байгаад бид дөрөвт тал ерөөс тийм пашн байгаагүй юм байна. Үгүй яг архитектур чинь арай өөр болчиход байгаа байхгүй. Тэгээ анх зүг би сонгоход зүгээр яасан. Би магч математиктэй мөлийн юутэй
математикийн сонголттой анги мэн гэсэн юм. Тэгэд математикийнхаа даалгавар хийж жаад дараа нь ингээд зургийнхаа даалгавар хийж байгаа. Тэр үеийн перспектив зурж ирсэн. Тэгээ би яг гэл матаа ингээд нэг алтуурч хийж хайчингуудаа зургийг шинжүүс зураас уцах. Тэгээ шүн яг унтахтаа нэг 3 цагчлаа унтахтаа бодох. Би юу хийвэл шинжүүгөө суугаад энэгээ хийхдээ аюу жаргалтай юм бэ гэж бодоод би 6 зургтай аюу жаргалтай юм бэ гэж бодоод тэр нэг 10 дугаар ангичлаа. Тэгээд за 6 дагыг матаа болъё ингээд зүр нь бол 6 дага явсан. Матаа болъё ч явахт. Нэг тийм мат сууртай амар болон юм доо штэ эдийн засаг юм тиймэрхүү болъё зүгээр 6 сонгоё гэхэд. Тэгээд сонгочихсон. Гэтэ бид нар ингээд одоо зүгээр амархан байсан юм шиг яриад байгаа ч магадгүй. Яг одоо мэрэгжил сонгож байгаа хүмүүс сонсч магадгүй шүү дээ. Хэцүү шүү дээ угаасаа. Яг ингээд шууд сонгоод шууд өөрийгөө таниал шууд ингээд би ийм хүн юм байна. Би ийм хүн юм байна. Шийдсэн айгүй хоор шүү дээ. Явцын донд ойлгоод эргээд харахад ийм процесс болсон юм байна гэж бодож байгаа боловч яг л хүн болгоёг адилхан замаар амар ингээд шашлна. Тэгээ энэ зөв үү буруу би юу юм бэ нэ болж байна. Тэгээ хүүхдүүд магадгүй зүгээр сонсож байгаа өнтер ингээд ийм амархан сонгоцсон багт би арчиг өөрийгөө мэдэхгүй байх бодож магадгүй гэж бодоод амархан биш. Зүгээр дараа нь дүгнээд ярихад л ийм процесс болсон юм байна. Ингээд орсон байна гэж ярьж байгаа шүү дээ. Миний туршлагын бол тийм харьцуулах юм байж иж хүн яг алигаа сонгохоо шийдэж чадсан юм шиг байна. Тэгээ олон юм турш үзээд тэгээ аль нэг өрдөн гоё тэрийг сонгох нь л. Тэгээ олон юм турш үзээд өгдлөө бүгдийн цуглуул өөрийнхөө мэдээллийг боловсруул те аав ээж чи юу үзсэн юм уу чи юу үзсэн чиний генд чи юу байгаа. Тэгээ би өөрөө яг юуг нь сонирхоод байна. 12 жилийн турш юу хийсэн те сонгуул сурч байхдаа. Хийлүүлсэн тиймэрхүү юмнууд. Гадаад өгүүлсэн бол яг уу. Ямарчин бол тэгээ тодорхой хэмжээнд хийсэн юмнууд байгаа шүү дээ. Тэрнээс гадаад өгсөн. Үний юм нь л 10 юм цуглуулж иж тэрнийхээ дунджаас өөрөө дуртай юм олж байна. Спорт гэсэн олон спортоор хичээлж үзсэн хүмүүсийг тарахгүй сонгодог юм уу хэрэгтэй юм шиг л. Тэгээд туршиж үзсэн. Тэгээ би ч бас яжсэн тэгснэ хажууг нь 10 дугаар төслөө би нэг жижиг юм кино минь тоглоод кино хийгээд найзтайраа тэгээгээр би нэг найруулагч болол аим гоё юм гэж бодоод. Би тийчээгээд өөрөө зохиолоо бичээд шинжээгөө бичсэн дахиад найзтай авчаад ингээд амар хөрхийн нөө синүү туваагаад аваад ингээд өгцөд дүр мөрөө зоож мацсан. Тэгээд найзтайгаа нэг кино минь жижигхэн богино хэмжээний кино хийгээд. Тэгээд за зархитгтөр хэлбэл би зүгээр найруулагч болъё гэж бодож. Бас тэгчихсэн. Тэгээд ихнийхэд бүтчихэр нь тэгт. Манай өртөгийн хамгийн илтвтийн дүүк юм уу та. Илтвтэй гүрэл. Илтгэдэг дүү. Би тэрийг ч үзэх шүү дээ. Тэгсэн чи чадаг. Хөлтцэн. Тэрээр цөв ихэр гоё юм лээ гэж. Гөрвөлзүүлнэ. Илтгэдэг хурлаа. Спонсор манай нэтрийн спонсор. Илтгэдэг дүү. Тэгвэл шүү дээ та гөрвөлзүүлнэ. Бид нар одоо ингээд мэрэгжлийнхаа салбарынхаа төлөө ингээд хөрх яваад нь шүү дээ тий. Ямархуу ирээдүг хүлээж байна. Аха. Нараас эхлээд яриа л та. Чамаас эхлэе. Илтгэдэг хүнээс ашиглаж болох уу ч гэж. Илтгэдэг. Надаас юу гэж асуулаа. Яг бид за яг асуултаа бүр тодруулбал бидэд ингээд өнгөрснөө ярьлаа л та тий ингээд сонгосон. Одоо бас ингээд хөрхөн салбарынхаа ирээдүйн төлөө нэг хөрхөн хийгээ яваад шүү дээ. Тэгээ энийх ирээдүг ер нь юу гэж харж байна? Энийхээ ирээдүг юм уу эсвэл салбарынхаа ирээдүг? Өөрийнхөө шүү дээ. Бидний хувь нэмэр оруулсны үр дүнд салбарын ирээдүй ямар байгасаа гэж хэлсэн чинь. Тэгэл ядаж энэ үеэс илүү сайн байх хэлхүсэх хөл та. Яг шатвал тэг ерөөхдөө бид нар чадах юм аа хийжлэн тэг чадах юм хийсээр байгаа л. Тэг ямар үр дүнгийн хүрхийг мэдэхгүй яг үндэлэгтэй яг юу хийгдээд яах юм мэдэхгүй процесс мэдэхгүй. Гэхдээ ямар ч энэс дээр байх. Тэг байхын төлөө уусаа хийж л байгаа юм чинь. Тэг одоогийнхосоо энэ дээр би нэг бодол өгдөг нэгэд бид нар ингээд өөртөө мундаг болно гэж бодохгүйгээр зүгээр энэ үеийг дэвшлүүлээд нэг шат ахиад тэгээд бидрийг дээр гიშгээд дараагийн үеийг ингээд нэг шат ахиад бүгд ингээд шат-шатаар ингээд ахих хэвээр. Тэгэхээр өөртөө юм шатны гიშүүр гэж бодоод тэгээд өмнөх төрийг гიშгээд дараагийнх төр гарч байгаа гэдэг байдлаар яг шатны нэг гიშүүр байгаа л сайжруулах гэж бодчихлоо. Ингээд дөрөв гişүүр. Бид бүр чинь нэг гişүүр юм шиг байна. Тийм. Манай нөгөө сонгуулийн нэг реклам байдаг шүү дээ. Хөдлөх дөрөв дугуй нь бай. Мотор нь байна. Юу сүултээ торонцны шингэн байна. Манчестер юм яриад идэв тий. юу ч мэдхгүй. Гэрэл нь бай машины гэрэл мэрэл болсон ч гэсэн тийм. Уг нь зөвл боцсон юм шүү дээ. Яг энийг
шууд ингэж илэрхийлэх нь яг зөв үү те. Жохоо уран сайхны тэр гоо зөө мэдрэмж тэр өөрөө болох тэр бас амар өстэй. тий холбоо өгний юм сонголт монголт гэж бас байна шүү дээ. Тэр нэг жоохон хитрхи Нэг ах нар гарч ирснээр л зангиатай те. Дөрөв дугуун бай гэж хэлэх тэгээд их гоё юм уу? Мэдкүмдээ тэгээд бид чи юу шимтэх те. Яг хүн комент бэлтэл та нар юу мэдээс ч гэдэг бид нар юу. Ямар шүүмжлэх боломжгүй юм нөхцөл байлаа. Юугаач мэдгүй дээ. Би муу юугаа мэдгүй те гэдэг нэг санаа хэлчихэл. За би муу юугаа мэдгүй гэл. Нэг болж байгаа ч юм За окей тэгвэл асуултаа. За оянга чи өөрөө юу гэж би бодож юу. Би ингэ тайдас асуулт асууч өөрөө хариултаа бэлдэж амжихгүй байхгүй. байна? За тэгвэл бид хоёр явчаа чи дараа нь яаж вэ? Тэг. Чи битж байгаарай. Би юу гэж бодлоо. За эхлээд явчихсан. Бид нар ч юугаа мэдвэ. Гэтэ хэлээд үзье. Ингэж л бодож штэ одоо. Ямар ч гэсэн нэг тийм мэдрэмж байгаа. Бид нар оролцох хэвээр зөвхөн ажиллаа хийхээс гадна тий. Салбарын нөхцөл байдал болон нийтийн эрх ашиг гэж байгаа шүү дээ. Тэрнийхээ төлөө тэмцэх хэвээр тэр нь явж миний эрх ашигтай холбогдно. Тэгэхээр хүн болгон оролцож иж ер нь бол энэ салбарын нөхцөл байдал сайжирна гэж боддог. Тэгэнгუთ бидний хийж байгаа юм одоо тэрний төлөө юм болов. Тийм болохоор бид нар ингээд сайжруулахын төлөө явж байгаа. Бид нар одоо жишээлбэл яг зөв бодож байгаа эсгээ ч гэсэн мэдэхгүй шүү дээ. Бид нараа яг зөв ч юм уу буруу ч юм уу гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ ямчлаасаа хийх ёстой учраас бид нар ингээд дуурж байгаа. Тэгээд саналаа нийлүүлмээр байвал бид нартай бас нэгдэж болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү нээлттэй шүү дээ. Тэгэхээр ирээдүйн харж байгаа юм гэхээр дуурж байгаа болохоор ямар ч гэсэн сайжирна гэж бодож байгаа. Муудахгүй бах. Тэгээд илүү сайн болохын тулд илүү нямба цаг хугацаагаа илүү сайн зарцуулаад оролцох хэрэгтэй байх. Ирээдүй бол надад бол амар гэрэлтэй харагдаж байгаа. Монголоос ямар ч од архитектор төрнө. Тэр нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Архитектурын одоо салбарын хоорондын харилцан хамаарал тэгээд одоо улс төртэй холбогдож байгаа холбоос ч юм уу те эсвэл юу гэдэг нэг төсөл хэрэгжиж байгаа тэр үе шатын дамжлагуудыг сайжруулах ч юм уу эсвэл норм дүрм стандартыг сайжруулах ч юм уу тэрэнд оролцож байгаа хүмүүсийн санаа бодол нь яг нэгдсэн тийм хүчтэй community байгаасаа л гэж хүсэж байна. Тэр нь бол ирэх байх гэж харж байна. Юу лээ ирээдүү ямар ах вэ тийм. Тийм. Салбарын ирээдүй их том сэдвээр ярьж биш баг энэ хилцүүлэг болох. Хүнц Салбарын ирээдүй бид нар байгаа болохоор гоё л ах л үү. Харин яг Тиндөөгийн хэлсэн санаа бол яг л хэлсэн. Базаал ерөнхийдөө хэлээ. Гэтэ нэрсэн сая аюу гоё хүч мэдэрсэн гоё пэшн мэдэрсэн гоё хүсэл эрмэлзэл галдвал ингээ гоё олон юм мэдэрсэн болохоор амар сэтгэлийнхаа гал бол байгаа. Энэ бол байсаар л байх бах гэж итгэж байна. Эннийхээ төлөө бусад хүүхдүүдийн галч гэсэн унтрахгүй бас бие биенийгээ олоод шинэ юмгээд хийгээ болтын байх гэсэн тийм итгэлийг төрүүлээд л одоо төрүүлэх л тийм ирээдүй байх бах таа л гэж хүсэж байна. Тийм шүү. Тэгвэл тэгэл дахиад тэр эзэмд хийж байгаа л дууссан да гэл нэг юм гонигт түүхэн байхгүй байсан бодож байна. Нэг тийм гонигтай л юм байна. Харин тийм ингээд өгөл Би юм уу гэдэг шүү. тийм үү. Би муу ч байгаа. Гэхдээ би муу мэдэх хэвээр тий. Ер нь бол. Ер Би нь мэдэх хэвээр. өсөж байгаа шүү. Би одоо жоох ширүүн бай гэж бодоод байгаа. Одоо жишээ нь сайн нэг хилцүүлэг болдог байхгүй юу? Архитектур дэвлэл дээр. Тэгээ нэг ах асуулт асууна гэдэг юмн дээр өөрийнхөө саналыг хэлээд байгаа байхгүй юу? Энэ бол байж болохгүй зүйл шүү дээ. Тэгэнгუут нь би шууд хэдэн жил ажилласан 30 жил 44 жил ажилласан гэж томроодохгүй. Тэгэл аймаг гоё асуулт асуух ч юм тэр мэрийгээ дурдж байгааг бодвол тэгээд асуултыг сонсгоол ингээ хүлээгдсэн чинь зөв өөрийгөө реклам даад байгаа юм уу? Юу ч яриад байгаа юм мэдхгүй те. Асуулт асуух хэсэг дээр нь асуултаа асуугаад тэгээд оновчтой асуулт нь оновчтой хариулт аваад
Тэгээ үлдсэн хугацаанд нь хилцүүлгээ хийж болно шүү дээ. Тэгэнгүүт асуулт асуусараагаад хилцүүлгээ хугацааг болж. Тэр мөр бол амар соёлгүй үлдлэхгүй. Тэгэнгүүт нь би шууд хэлээ. Та наадах дээр ингээд асуултаа асуугаач. Юу өөрийнхөө саналыг хэлээд байгаа юм бэ? Шууд хэлээ хийсэн байхгүй. Тэгсэн чинь дараа нь кофе брейк болоод чи одоо юу гэдэг вэ? Гинэ намайг та жоохон соёлтой гэж хэллээ. Би тэгээд тэр дүрм журам дээр юмнуудаа мөрдөөд хэдүүлээ гоё юм соёлтой байх юм бол хилцүүлгийнх нь хугацаа уртсаад биднэрт ярих өшөө хугацаа гарч ирнэ штэ гэж хэлэхгүй. Тэгсэн чи угаасаа иймэрхүү нөхдүүдээс л болж нэг юм одоо юм төрийн юмд тэгээ манай салбар хөгжихгүй байгаа. Төрийн хайрцагт хайрсаглагдсан нэг юм өмхий шаар маар гэх юм гараж маргаад та дугаал тэр зүгээр жоох соёлтой байж. Тэгээ тэр нь наад юмнуудаа дараа нь бол гэж шүү хэлээ хийсэн. Ямар ч хүн байсан, ямар ч том архитектор байсан мэдэхгүй. Гэтэ том архитектор байлаа гэдэг тийм соёлгүй байх хэрэгтэй гэсэн үг биш үү? Мэдгүй тэгээ би муу юугаа мэддэг. Юу хэлсэн бэ? Би бол ингэж бодож чинь заяа. Бидэрт нэг юм андашил байгаа штэ тий. Зүгээр ер нь яг цээжин дотор нэг асаад байдаг юм. Юм Монгол архитектур гэж юу байх хэвтэй, Монгол хот гэж юу байх хэвтэй гэдэг нэг юм эрэл хайгуул бидний бүгднгийнх нь манай даах гiş нарын тий. Манай дүүнэрийн ч гэсэн ингээд дотор ингээд асдаг бах. Тэгээд энийг ингээд хайж олно гэд яг энэ мэргэжлийг сонгосон цагаас бодсон. Тэгээд яг ажил дээр гараад ч юм уу сурч боловсроод ингээд явж хат бидэрт дүг хийлдэг маш олон шат дамжлага дутуу юм байна. Тэгээд тэрийг нөхөж авахын тулд би зүгээр өнөөдөр өөрийнхөө эгог тижээгээд би амар том архитектор болсон ч юм уу те би Прицкер болсон ч юм уу. Тэгэж явахгүй юм байна. Бидэрт эхлээд урд нь хийх ёстой юм хэдэн зуун алхам байгаа юм байна. Суур байгаа юм байна. Энэ рүү бүгдээрээ орох ёстой юм байна гэж харсан. Тэгээд одоо бас яг шахаг хэлдгээр нэг гоё гэрэл асаад манай салбар бас нэг хонглын үзүүрт гэрэл гэдэг шиг болж эхлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр хэдэн жилийн дараа болол магадгүй салбар энэ мэргэжлэр төгсөн хүн болго мэргэжилтэй хайртай. Тэгээ яг тэр Монгол архитектурыг ирэлхийлдэг тий. Тэгээд бид нар магадгүй бүх мэргэжилтнүүд чадахсан юу хийж байгаагаа ойлгосон байвал магадгүй яг Улаанбаатар хот ямар байх хэвтэй байсны хариултыг олчих юм билүү тий. Тэгж боддог. Тэгээд илүү нөгөө андаачлан мэдэрсэн тийм салбар болоосоо гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхгүй одоо зүгээр л гадны гоё жишээг авчирч болох та биш. Эсвэл зүгээр гэр хорооллыг муухай гэдэг биш тий. Тийм. Монгол хүнд яг ямар хот ямар гоё орон зай зохимжтой гэдгийг олоосоо хайж олоосоо л гэж боддог таа. Тэрэн дээр Монгол архитектур, Монгол философи энийг олохын тулд явж яг хүн судлал дээр очих болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол тэг өөртөө эхлээд дотоод судлаад Монгол хүн тэг яг туулсан ёс заншилнууд маш олон угсаатан судал хүн судлал ч юм уу тэг энийгээ судлаад тэндээсээ гүнзэн философи гаргаж ирээд тэрнтэй уялдсан одоо орчин тэг орон зай гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд гарч юм шиг байна. Тэгвэл одоо манайх бол зүгээр нэг энэ хуучных нэг 1800 оны барилга энэ бол Монгол архитектур гэдэг ч юм те. Тэгээ хараад тэр нь Монгол юм шиг, хятад юм шиг, Япон юм шиг мэдгүй янз бүр харагдаад байдаг те. Гэхдээ яг тэр уг үндсэн хүнийхээ мөн чанарыг олчих юм бол хийж байгаа зүйл нь өөрөө ямар ч байсан Монгол хятад харагдажсэн ч гэсэн Монгол гарч ирэх боломжтой болоод байна. Тэр нэг амар хүчтэй амгаа хөшөөс сонслоо хинээс сонслоо. Пүг яг шиллүү. Одоо модон барилга, модон сүм хийцлэлээр ингээд бид нар нэг хэсэг явсан шүү дээ. Сүмийн хийцэл, модон хийцлэлээр. Тэгэнгუთ тэр модон хийцлэл тухайн үеийнхэн яг бидний одоо ашиглаж байгаа төмөр бетон л гэсэн. Харин тийм. Зүгээр барилгыг хийх арга хэлбэр. Тэрнээс яг Монгол архитектур нь яг тэрэндээ байгаад байгаа биш нэг тийм хэлжсэн. Тэгэхээр нэрэл тийм болж таарж байгаа. Тэгээ одоо Бацаргах нэг хэлжсэн. Тэгээд Монгол хүн хийсэн болохоор л тэр ч одоо Монгол архитектур болно өстэй. Нэг танаа подкаст биш. Танаа гинэ. Подкаст. Одоо манай штэ. Манай подкастн дээр. Тий, ярьсан шүү. Ярьжсэн. Тэгээд тэр өмнө санагдаад байгаа байхгүй. Тэр Монгол хүн л хийж байгаа. Монгол тарихаар л боддоо шүү дээ. Тэгэхээр дүү хэлдгээр яг Монгол хүн өөрийгөө эхлээд таних хэрэгтэй болчихж байна. Би яг би яг Япончууд шиг бодох юм уу? Эсвэл тэр Копенгагенд байгаа амьдарч байгаа хүмүүсийг дөөр ах юм уу те? Гү би Монгол хүн юм байна. Би яг ийм хүсэж байгаа юм ингээд өөрийгөө пиццад гэрээсаа төрүүлсэн юм шүү дээ. Тийм бол тэрийг олж авах хэрэгтэй болчихно. Тийм болохоор манай томчуудыг антропологоор илүү сурч байгаа гэж бас бодсон. Юу яасан шүү дээ.
Жанцсан оргоо ингэж хэлсэн бэ лээ. Бид нар ийм онцгой хүмүүс биш. Бид нар зүгээр юм бусдаас өөр байгаль цаг уурт байгаа. Өөр орчин нөхцөлд байгаа. Өөр өвөгдөлтөй, өөр ертөнцийг үзэх үзэлтэй тийм өөр хүмүүс. Тэрнээс ч тийм онцгой хүмүүс биш. Зарим хүмүүс болохоор ингэж Монгол хүн болж төрсөндөө л баярлал нэтэр гэл тэ. Дэлхий дээр ганцхан төрөлтөн байгаа. Бусд нь бол хинч ш гэдэг ч юм тиймэрхүү нөхцөл байдлыг сандаад байгаа. Би болохоор жанцсан оргоотой илүү санал нэг санагдаад дээ. Одоо бид нар зүгээр нөхцөл байдал өөр, бид нар ондоошх юм байгаа. Бид нар өөрсдөө ингээд түүхтэй баг 3000-аас ч дээс жилийн түүхтэйж магадгүй тэ. Ийм урт хугацааны ийм одоо баялаг түүхтэй тэрэн дээр ингээд амьдраад үзсэн байгальтайгаа хэрхэн одоо хоршиж амьдрах тухай судалсан хүмүүс байгаа гэхээр бид нар бол өөрсдөө гэсэн юмтай л гэж бодож байна. Тэгээ тэрийг олж мэдэх хэрэгтэй. Амин чанар болох хэрэгтэй. Юу л нөө буймаа. Өөрсдийнхөө буймлыг олох хэрэгтэй. Тэр энэ үгийг гэхдээ ханаас сурсан л ямар ч нэг Жоо өөрөө бодож байгаа дууссан гэдэг. энэ үгийг үү? Яг энэ үг нь бол Тийм биш. Санахгүй. тэрнтэй холбоотой. За. Тэгээд ингээд юу дуусгая да. Одоо ер нь цаг болж байна. Үгч алдлаа, хурч алдлаа. Ер нь 40 4 болгоч. За дуусах. Ингээд дараагийн дугаараар уулзцгаа. За бай. Би нэг тэнгисээр үсэлсэн шиг ирдэг болж. За. Хий ирэмсэн.